Энэ бол хүн чоннууд хүмүүсийн дунд нууцаар оршин яг л супербаатрууд шиг хүмүүс туслан оршдог тийм л ертөнц. Мэдээж чоннууд л болсон хойно бүгд сүрэглэн нэгнийхээ удирдлагын доор амьдрна. Ээлжид нэгэн тэргэл сартаа шөнө хүн чоннууд хотод орж ирэн хүмүүс туслах ажиллаа хийж байтал зургийн удирдагчийн хүү болох Фредди хэдийгээр насанд хүрээгүйч нууцаар дагсаар хүрээд ирсэн байдаг. Хүн чоннууд насанд хүрэх үедээ л чон олон хуурдаг бөгөөд Фредди маань хараахан насанд хүрээгүй учраас ер нь бол иймэрхүү ажилд явах нь хориотой байдаг юм байна лээ. Мөн дээрээс нь зургийн бэлэгдэл болсон сарны бүгжийг нүртэл аваад ирсэн аавгаах нь нэлээд дургуутсан ч аавынх нь хувьд бол за яах вэ нэг удаа гэд хүүтэйгээ хамтдаа энэ удаагийн ажилд оролцохыг зөвшөөрдөг. Үүнээс гадна чон олон нохоонууд хоорондоо нэлээд харилцаа муутай ер нь бол нэг нэгээ шууд л дайсан гэж харддаг юм байна лээ. За тэгээд ямар тач энэ удаагийн ажлаа амжилттай дуусгачаад аавгүй хоёр харьж явах замдаа санамсаргүй хүнтэй тааралдчихдаг. Ер нь бол хүн чоннуудын хувьд хүмүүс цаан дэж тусалдаг ч гэсэн тэдэнд өөрсдийгөө мэдэгдэхийг хүсдэггүй юм байна лээ. Учир нь хүмүүс тэднийг харуул угаасаа айж балмагдаад тайлбарлах ямар ч боломжгүй байдаг болохоор зүгээр л нууцлаг амьдэрсэн дээр гэж боддог. Тиймээс саяны таарлцсан хүнд баригдчихлгүй манай хоёр нуугдж байсан ч нөгөөх нь хайсаар агаад олоод ирдэг. Яг энэ хүний хувьд бол нүдэн дээр нь жаахан хүүхдийг чон зуугаад явчихлаар туслая гэж бодоод л иргэний зэрэг гаргаад ирж байгаа юм л да. За тэгээд эдийгээр харвас дийлэхэргүй байсан ч хүүхдийг аварна гэд баатарлаг царайлж байгаад өөрөө санамсаргүй хатнаас унцчихдаг. Гэхдээ харамсалтай нь Фреддигийн аав нөгөө хүнийг унахаас өмнө авраад өөрөө хатны авцлаас унчих нь тэр. Энэ ослын үеэр нөгөө чухал сарны бүгжөө унгааж гээгээд аавыгаа жалдсны дараа аавгаах нь гинт гарч ирээд манай Фреддиг аваад цугтаадаг. Ингэснээр хүн чоннууд толгойлогч болон сарны бүгж хоёроо нэг өдөр алдаач маш том гарцыг хүлээж байгаа юм. Уг нь бол Фредди маань сөргийн удирдагчийг залхамжлах ёстой байсан ч насанд хүрээгүй учраас Фреддиг том болох хүртэл аавгаах нь сөргийн удирдлагыг авахар алдаг. За тэгээ энэ явдлаас хойш цаг хугацааж явсаар Фредди маань эцэстэн том болж хувиралтаа орох боломжтой болсноор сөргийн удирдагчийн байр суурийг авах цаг нь ирдэг. Удалгүй шөнч болж бүх хүн чонноо зогссны дараа Фредди маань анхны хувиралтаа орлоо гэсэн чинь чон биш нэг хөөхөн пүүдэл нохоо болоод хувирчихсан тэр. Мэдээ зүрэг даяараа ормоно угарч төвнийг дараагийн удирдагч болж чадах хэсэгт эргэлзэж эхлэх нь ойлгомжтой. Маргааш хүртэл чон гэдгээ баталж чадахгүй бол сүргээс хөөж өөр чоныг удирдагчаа сонгоно гэж хэлээд бүгдээрээ төвнийг хаяад явцгаадаг. Ер нь бол энэ удаа хатгалгыг авах нь голчлон эдгэлтэй. Угаасаа ер нь нэг тийм хогийн гар юм байлээ. Ахыгаа эзэж дийлж чадахгүй дандаа сүдэрт амьдарч ирсэн бөгөөд үргэлжлэл удирдагч болохыг мөрөөдсөөр ирсэн нэг нь. Тэгээ яг хөө аз олж ах нь өд болсноор төр хугацаанд ч гэсэн удирдагчийн суудалд сууж байгаад Фреддиг насанд хүрсэн болохоор буцаад суудлаа алдлаа гэж бодтол азар нохоо олж хувирсанд нь бөөн баяр болж байгаа нь. Үүний дараагаар сүргийнхээ хамт ажилдаа явахдаа хоёр хүүхэдтэй Фреддиг ямар нэг юм хийлгэлгүй хорж байгаараа гэд даалгачхад яваад өгдөг. Нөгөө хоёр нь ч манай үнээр тоглоом хийгээд ус мөсийг нь ягаан өнгөтэй болгоод бүр хүзөвч хүртэл зүлэгчдэг. Гэхдээ л манай хүн төвчээртэйгээр боломжийг хүлээж аваад ямар тач нөгөө хоёр хүүхдийг нь аргалаа цухтааж чаддаг л да. Гэлээгээд нөхцөл байдал огт сайжирсан юмгүй учраас яах вэ гэд бодоод байж байтал аав нь гинтл дохиолгэх шиг болдог. Хэрвээ сарны бүгжийг эргүүлж авчирч чадах юм бол өөрийгөө батлан харуулж байна гэсэн үг гэж үзээд манай хүн ямар тач сарны бүгжийг олох аялалдаа гардаг. Гэсэн хэдий ч хүчрэхэг чон байсан бол гадаах амьдрал аюулгүй байж болох ч энгийн нэгэн пүүдэлт бол гудамжинд хөдөлж байгаа болгон л аюул гэсэн үг. За тэгээд яхаа мэдэхгүй амьдрал үзчихсэн явж байтал баатигээд өөртөө адилхан хөөхөн нохоо гарч ирээд манай хүнд анхан шатны зөвлөгөө өгдөг. Уг нь хөөхөн Фреддид маань туслаа төлөйгөн дөрөнд хөргөдгөө гэсэн ч манай хүн чинь угийн нохоонуудад дургүй хүн чонын болохоор бас урган бартан зан хөдлөөд хэрэггүй хичгээд яваад өгдөг. Гэсэн ч гудамжны аймаар амьдралд нэг удаан тэсэхгүй гэдгээд орхноо мэдээд буцаад баатад дээр хүрээд ирдэг л дээ. Өмнө нь аавыг нүүд болох үед алга болсон сарны бүгжийг нь тэр үед явж байсан хүн авчихсан юм байна лээ. Нэрийг нь Крип гэдэг бөгөөд тэр явдлаас хойш хүн чон байдаг гэдгийг мэдээд хүмүүс нотлох гэдэл үзээд байдаг нэг тийм эсэргүү маягийн хүн болчихсон байдаг. Бүгж нь Крипт байгааг манай Фредди мэдж байгаа бөгөөд түүнээс бүгжээ авахд туслах юм бол амар их хоолоор дайлна гэж санал тавихад баатыг зөвшөөрснөөр манай хоёр хамтдаа аялдаа гарцгаадаг. За тэгээ манай хоёр хөөхөн годомжны амьдрал үзэж юм сурж явсаар эцэст нь Крипийн байгаа газарт амжилттай ирж чаддаг. Гэхдээ дотгошоо бол баатыг орохгүй чи ганцаараа л ор би аюултай мэдэггүйгээд манай хүн ганцаарх нь орохор болдог. Айж орсон чинь ягаад ч юм хамгаалт эдэр нь амар сул байж тараад манай хүн амархан гих чинь нөгөө бүгжөө өөрийн болголоо гэсэн чинь өрхөнд орчихдаг. Ядчаахт нөгөө жинхэнэ бүгжийг нь грифт зүүчихсэн байх ба чонтой хоёр дахь үедээ нөгөөх нь гэрэлтдэг юм байна лээ. Тэгэхээр нь грифт сэжигтэй санагдаад манай хүнийг шууд шалгаж үзэхээр шийддэг. Мэдээж хэрэг чон гэдгийг нь мэдчих юм бол шууд алчих учраас Фредди маань яахаа мэдэхгүй сандраад байж байтал азар байтын маань туслахаар үрээд ирдэг. За тэгээд нөгөө грифтээ нэлээд үзэлцсэний эцэст ямар тач манай хоёр бүгжөөчөрийн болгоод эсэмэнд цухтааж чаддаг. Эцэст нь нэг нь бүхэн амжилттай бүтлээ гэж бодоод баярлаж дуусаагүй байтал гинт гудамжны нохоо барьдаг хүмүүс гарч ирээд манай хоёрыг бариад авчихсан тэр. Ингэснээр манай хоёрыг баргал шорон шиг газар авчрах бөгөөд твичийн ахлагчтай 3 нохооны бүрэлдэхүүнтэй өрөөнд тойрохоор болдог. Тэр 3 дундаа хамгийн жижиг биетийн твичийг бөгөөд нэлээд ааштай нөхөр байдаг. Харин цагаан нь бол энтхийнхээ сэтгэл зүйч бол нөгөөх нь бөмбөг гэдэг үгнээс өөр үг мэддэггүй Бруно.
Орж ирэнгүүтэл манай Фредди санамсаргүй жижигхэн юм бэ гэж хэлээд твичээд бараг л халуулан гаалддаг. Азар сэтгэл зүйчин тайвшруулж байж нэг юм амьд үлдээж чаддаг л да. За ингээд өрөөнийхөнтэйгөө танилцаад байж байтал аав ах нь ирэх бөгөөд манай Фредди чааваас ахыгаа муу санаатай гэдгийг нь мэдэхгүй юм болохоор хөөрхий бөөн баяр болдог. Гэтэл мэдээж ойлгомжтой ах нь хурж ирээд нөгөө сарны бөгжөө болоож авангуудаа л яваад өгөн тэр. Ядж яхны нүгээр өрөөний хэд нь манай хүний хүн чон байсан гэдгийг нь мэдчихдэг бөгөөд угаасаа чонолн нохоноод хоорондоо таарамжгүй байдаг болохоор батич чон гэдгээ нуусанд нь уурлаад бүр үцгээ болчихдог. Бөгжөөч алдчихсан өрөөндөө хүртэл гадуур хогдаад гацчихсан яхаа мэдэхгүй байж байтал азар хоол өгөхөр хамгаалалттай ажилд ирж таардаг. Мэдээж энэ боломжийг байти яаж алдах вэ? Хаалга хаагдахаас өмнө ясаар хөшөөрөг хийж зайвалдээгээд төвгөрөө твичийг гаргаад гаднаас нь нэлгэхээр төлөвлөдөг. Яагаад заавал би гэж жижигхэн болохоор энэ төр гэдэл твичи яг уурлах гэж байтал азар хажуунаас нь Фредди маань аргадаж аргалаад ямартаач гаднаас нь хаалгаа нийлүүлээ гэсэн чинь буруу товч дараад бүр эсэргээрээ тохиоллыг нь ажиллуулчихдаг. За ингээд харамсалтайгаар төлөвлөгөөнд бүтлгүүцсэнд Фредди маань өөрийгөө буруутгаад бусдынхаа төлөө шийтгүүлэхээр шийддэг. Шийтгэл нь юу вэ гэсэн чинь энэ шоронд нь нохооноос гадна бас нэг аимшигтай мангас байдаг юм байлээ. Тэрэнд нь шууд амьдэр нь хоол болгоно гэд хайчихдаг. За энэ бүхний эцэст ингээд мангасын гарт өгдөг юм байж тээ гэж бодтол тэр мангас гээд байсан зүйл нь манай Фреддигийн аав нөөж таардаг. Олон жилийн өмнө хавцлаас унаад нэлээд үнд шархчихсан байх үедээ эднэрт баригдчихсан юм байна лээ. Тэрнээс гадна уг нөгөө аав ах нь мэдчихсэн мөртлөө халбаар энэ дүүр торхоор үлдээчихсэн байдаг. За ингээд ямартаа ч аавтайгаа уулзаж чадсан ч хоригдсан хിവэрэл байж байтал Фреддигийн маань найзууд бөөндөө шуугилдаад ороод ирхэн тэр. Манай хэд яг Фреддиг аль эдийнэ уучлчихсан бөгөөд аврах гээд өрөөнөөсөө оргоод явсаар агаад ирсэн нь инээ байдаг. За ингэснээр аа бол найзуудтайгаа нийлсэн учраас бөөндөө гав гинжиг нь мултлаад эндээс сухтах боломжтой болдог. Өрөөнөөсөөж гараад нэлээд амжилттай зогтож байсан ч эцэст нь яалтчгүй мухартаад яг баригдлаа гэж бодтол гинт нэг юм манай эд дээр туслахаар өрөөд ирдэг. Юу юм хаанаас гинт гараад ирв гэсэн чинь энэ нь болохоор манай Фреддигийн гэр бүлийн асрагч юм юм байна лээ. Гаднаа айгу цөөлөн харагддаг яг үнэндээ бол нэлээд эвгүй ганг имээ бөгөөд мангар сүртэй орж ирээл нөгөө хамгаалагчдтай шууд толдож эхэлдэг. Ингэснээр манай эдээ цааш цухтах боломж гарах бөгөөд твичээс бусд нь ямар тааж цухтааж чаддаг. Твичээ маань харамсалтайгаар үлдсэн ч мань хүн огт тэрэндээ харамсахгүй эмээтэй хамт нөгөө эдтэй толдож өшөөгөө аван та зүгээр л явцгаа гэдэг. За тэгээд тэндээсээ явсаар шууд гадаах орчинд гарсан болохоор манай Фредди буцаад хүн болоод хувирчдаг. Аав нь ягаад хүн болохгүй байгаа юм бол гэсэн чинь хүжийг нь хадгалдаг нэг тийм бовчтой юм байна лээ. За тэгээд явсаар хагаад гэртээ иртэл яг нөгөө аав ах нь өөрийгөө удирдагчаар өргөмжлөх гээд байж байхад нь азар амжиж ирдэг. Мэдээж хэрэг манай Фреддигийн аав буюу хууч удирдагч нь амьд байгаа учраас бүгдээрээ түүний өвгөнд идэх нь тодорхой. Эцэст нь ингээд хамгийн байрандаа орох нь гэж бодтол нөгөө крив чинь хүн чоннуудыг араас нь мөрдөж явсаар хагаад байр литрийг нь олчихсан нэг мөр устгана гээд төрөд ирхэн тэр. Борж ирээд баахан унтуулагч буугаар буудаад хамаг чоннуудыг нь удуулснаар аавгаах болон Фредди хоёр л үлддэг. За энд ийм бужигнаа болж байхад нөгөө талд нохооны шоронд ч гэсэн нэлээд ширүүн тулаан орнож байдаг. Тэнд гол нь яагаад толдоод байгаа гэсэн чинь энэ аавгаах нь шоронгийн эзэнтэй хамтраад бүх нохоонуудыг шууд хэмэл ус олгон хувиргадаг төхөөрөмж бүтээж байгаа юм байна лээ. Тэгээд тэрийг нь амхандаа зогсоох гээд эмээ болон твичи хоёр толдож байгаа бөгөөд манай энэ твичи чинь яг үнэндээ нэрнгэсэл нилийн эвгүүгээр байсан юм байна лээ. Уг нөгөө төхөөрөмжийг нь хамгаалагчийн амар сүртэй нохоо манжсэн ч нөгөөтгийг нь очиж гүлэх болгоод төхөөрөмжийг нь дотроос нэвтлээд гараад ирдэг. Энэ жижигчүүдийг уурлуулж болохгүй гэдэг байдаг нь үний юм байна даа л гэж бодсон доо. Харин энэ хооронд авгах болон Фредди хоёрын хөөцөлдөн үргэлжилсээр эцэст нь манай Фредди булан шахагдаад ирдэг. Авгах жалидинээ цаарчсан нэг мөр дуусгана гэд дулаарах бөгөөд азар манай хүн дээр сарны гэрэл тусаад хоёр дахь удаага хуурилд орох боломжтой болдог. За энэ удаа олстой жинхэнэ амар чон олох бах та гэсэн чинь дахиад л нөгөө бүүдэл болоод хуурчдаг. Гэхдээ гаднаа л юм жижигхэн болохоос дотроо бол асар их хүчтэй л байсан юм байна лээ. Зүгээр л нэг архираад л авгахыгаа шууд дэлжигдэг. Уг нь жоохон сүртэй юм байх болоо гэж бодсон ч хараа л дэндүү амархан ялцчихдаг. Зангиснээр авгах нь буцаад байрандаа орж Фреддигийн аав эргэн удирдагчийн судалтаа суудаг. Крипийн өвд хүн чоннуудыг ойлгоод харин ч эсэргээрээ бүр найзууд нь болсон байх ба эцэст нь ноход болон хүн чоннууд бүгдээрээ эвтэй хамтран амьдарч яваар киноманд дуусдаг.